Сайн байна уу? Ганцхан барсдаг. Би Солонгост 10 жил нэг үйлдвэртээ ажиллаад ирсэн. Зарим хүмүүс нэг үйлдвэртээ ажилласан юм байна. Гайгүй компанид ажилд орсон байхаа гэж хэлж магадгүй. Яг үндэ тийм биш. Натаа хамт ажилд орж ирсэн залуу 1 жил ажиллаад буцсан. Ойр дахь залуу 3 сар ажиллаад харарсан. 11 цаг биеийн хүчний ажил хийнэ гэдэг бол амар биш. Гарцаагүй стресстэй. Тэгэд миний толгойд хамгийн их орж ирдэг асуулт юу гэхээр яаж энэ стрессийг хамгийн бага түвшинд байлгах вэ гэдэг асуулт. Энэ асуултын хариултыг олохын тулд уншсан, судалсан, эрен хайсан, эцэст нь олсон. Тэр нь юу вэ гэхээр хүн амьдралынхаа хэм маяг тохируулна шим тижээлийг тэмцвэртэйгээр авч чадах юм бол өөрийнхөө стрессийг хамгийн бага түвшинд байлгахаас гадна илүү эерэг сэтгэл зүйтэй байхад тусалдаг гэдгийг. Хэдийгээр энийг сонсоход амархан мэд санагдж байгаа боловч хэрэгжүүлэх хэцүү. Надаас мөнгө орсон, цаг хугацаа орсон, анхаарал шаардсан. Үүнийг хэрэгжүүлж чадсныхаа үр дүнд би үйлдвэр дотор хамгийн өндөр бүтээмжтэй ажилтан болсон. Манай үйлдвэрийн дарга бусад гадаад ажилчдаас барсаа шиг үр дүн гарга гэж шахдаг болсон. Наа Монгол буцахад захирал маань тэрвэрэд уйлж ирсэн. Амьдралд анхудаа барыг цахилаа уйлж байгаа тэр үед харж илээ. Энэ бүх үр дүнгууд маань Монголд очиод эрүүл амьдралын хэм маягийн зөвлөх болох хүслийг өгсөн. Тэгээд Монголд ирсэн хоол зүйч найзынхаа ачаар эмнэлэгт ажил үзлээ. Хэдэн найзуудтайгаа нийлээд хоолтой дасгалын анги явууллаа. Эцэст нь ганцаараа хийж үзьегээд 21 хоногийн чаленжийг эхлүүлээд Монголд анх удаа штэ эхлүүлээд үр дүн гаргалаа. 200 гаруй хүнийг биеийн бүтцийг үзэж зөвлөгөө өглөө. Надад алдаж онсон зүйл зөндөө байна. GS25-д ажиллаа. Нэг байгууллагт менежмент төвшөнд хүртэл ажиллаа. Тэгээд эцэст нь ямар төвлөнд хүрсэн бэ гэхээр эрүүл амьдралын хэм маягийн бүтээнэ гэдэг бол зөвхөн хөх хүнээс хамаарахаас гадна хүрээлэл, ажиллах орчин, ажлын арга барилаас бас шалтгаалдаг гэдгийг. Учир нь бид нар сэрүүн байх цагийнхаа 70-80% ажил дээрээ өнгөрөөж байгаа. Тиймээс эрүүл амьдралын хэм маяг гэдэг зүйлийг илүү өргөн цараа хүрээтэйгээр ойлгох чинь туслах зорилгоор би энэхүү эрс өөрчлөлт гэдэг YouTube сувгийг нээж байна. Тэгэд эрүүл амьдралын хэм маягийн бүтээнэ гэдэг бол тренд биш. Энэ бол бүх зүйлийн суурь. Тэгэд эцэст нь энэ миний танилцуулга видео байлаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.